17 дугаар жарны төвийн уншлагад хэмээх шорон нохой жилийн бэлгийн тооллын хаврын тэргуун сар цагаан сарын баярыг тохиолдуулан 2017 онд хийж бүтээсэн ажил өөрсдийн итгэх санаачлаг хөдөлмөр бүтээлээр манлайлан ажиллаж шалгарсан баг байгууллага хамт олон иргэдийг шагнаж алдаршууллаа. Аймгийн сайн малчнаар хонгор сумын малчин Инхбат, аймгийн тэргүүний тариаланчаар хонгор сумын тариаланч Орхонбаяр, шилдэг фермерээр хонгор сумын фермер Тойлон хаан шалгарсан юм а. Харин дахиад жилийн оны онцлог хүнээр 2017 оны 12 дугаар сарын 1-ээс 3-ны хооронд Индонез улсын нийслэл Жакарта хотод болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд 30 минутын 2-ын төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санснаар дэлхийн рекордыг шинжилсэн амжилтаараа лавг дулан тодорсон юм а. Тэргүүний багаар Дархан сумын 8 дугаар баг, Хонгор сумын буурал багууд шалгарсан бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олноор Дархан дулааны цахилгаан станц төрийн хувьцаат компани, шинээр ажлын байр бий болгосон хамт олноор хан хүүхийг компани, өсөх ирээдүйг компани, орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан хамт олноор шалгарч хөдөлмөрийн аврах хамт олноор аймгийн нийтийн аж ахуйн үйлчлэгээний газар шалгарсан байна. Манай өсөх сансар компани 2017 онд 120 хүнтэй хүчин чадалтай орчин үеийн стандарт бүхий цэцэрлэгийн барилгыг өөрийн компани хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд орууллаа. Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн удирдлагаас, аймгийн засаг дарга болон аймгийн засаг иргэдийн хурлаас маш их дэмжиж нийт шаардлагатай байгаа бүртээ хэмжээгүй байгаа улсын цэцэрлэгийн ачааллыг үүрэхэд одоо бидний оруулсан хувь нэмрийг маш их үнэлж шалгаруулсан явдал маш их баярлалаа. Дархан сумын 8 дугаар багийн маань хамт олон Дархан уул аймгийнхаа тэргүүний багаар тодорлоо. Энэ ажил маань бид бүхний нийт иргэдийнхээ багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, аймаг сумын төлөөлөгчдөг хамтран иргэдийнхээ төлөө тулгамдж байгаа асуудлууд, бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудыг маань үнэлж бид бүхэнд бас дараа жилүүдэд цаашдаа улам их ажлыг хийгээсэй гэсэн эрч хүч, урам зориг өгч шагналаа гэж бодож байна. За өнөөдөр Шарангол сумын аж ахуй нэгж байгууллагууд, төрийн байгууллагууд хамтран олон ажлуудыг хийж бүтээсний үр дүнд Шарангол сум маань аймгийн хэмжээнд шилдэг тэргүүний сумаар шалгарлаа. Ингээд нийт Шаранголынхаа төр захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд байгууллагуудаа нийт иргэдтэй мөн хамтарч ажилласан олон хүндээ бас энэ баярыг хуваалцаж талархал илэрхийлэх зүйтэй байхаа гэж үзэж байна. Тэгээд 17 онд манай Дархан хотын хэмжээнд бол нэлээдгүй бүтээн байгуулалт өрнөсөн сайхан онцлог байлаа. Тэгээд энэ бүтээн байгуулалт манай нийт агуулгын хамт олонноос гар бие оролцож одоо нийт дарханчуудынхаа өмнөөс одоо үүрэг ажиллагаа ухамсарлаж одоо бид нар тийм Дархан хотын ард иргэдэг ая тухтай амьдруулах тийм ээ нөхцөлийг бүрдүүлж ажиллахын хувьд бол манай нийт агуулгын тодорхой хэмжээнд бас санаа санаачлагтай ажилласан. Энэ санаа санаачлагыг маань бас үнэлж манай Дархан хотын маань өнөөдөр ард иргэд бас саналаа өгч одоо манай хамт олныг Дархан хотын шилдэг авраг хамт олноор шалгаруулсан бас Дархан хотын нийт ард иргэдэд одоо байгууллагын нийт ажилтныхаа нэр өмнөөс одоо баярснаар талхаас илэрхийлье. Дархан уул аймгийн хэмжээнд нийтдээ 10 салбараас хөдөлмөрийн аваргуудыг тодрууллаа. Үүнд боловсролын салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан сумын 4-р сургуулийн биеийн тамирын багш Гамболт, дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аваргаар төвийн бүсийн салбарын ирээлийн хамгаалалтын ахлах инженер Наранбаатар, аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аваргаар Мөнх өндрөм хүнс компани нарийн бовчин цэцэгсрэн, эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргаар Саран хилээ тэмдэглэгийн ерөнхий захирал Саран Туяа, санхүүгийн салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн статистик хэлтсийн ахлах мэргэжилтэн Дэмэт Очир, төрийн захиргааны салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан сумын цэцэг даргын тамгын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн тулах хууль сахиулах болон хууль хяналтын салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Сүр Мандах, худалдаа үйлчилгээний салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн өсчин гоо засалчдын амины холбоо төрийн бас байгууллагын тэргуун үлзэм. Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аваргаар биеийн тамир спортын газрын сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч Гүржав, ашигт малтмал газрын төсний салбарын хөдөлмөрийн аваргаар нэг компани Дархан нефт хангамжийн салбарын захирал зоргоо нарын ажил үйлсээрээ тэргүүлж хөдөлмөрийн амжилт гаргасан хүмүүс тодорч 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн залуучууд театрын их танхимд шагналаа гардаж авлаа. Нийтдээ 33 жил, өнөө санхүүгийн салбарт 25 жил ажиллаж байгаа. Одоо санхүүгийн салбар аймаг Дархан хотын адын нутгийн хурлын гүйцэтгэх цаграа гэж байхад төлөвлөгөө эдийн засгийн хооронд анх томилогдож ажиллаж байсан. Түүнээс хөрөнгөний зах зээл дээр 9 жил, дараагаар нь
өмчийн харилцааны салбарт 9 жил, статистикийн салбартаа буцаад одоо 8 жил ажиллаад одоо эргэж ажиллагаа хийж байна. Наваагийн хөтөлбөрийн аварга болоход нөлөөсөг хамт олон болон одоо аймгийн засгийн 5 газрын нийт хамт олон санхүүгийн салбарынхандаа бүгдээр нь баярлалаа гэж хэлье. Тэгэхээр энэ ирж байгаа нохоо жилдээ бүгдээрээ илгээрийн хамгаалан төрлөөрөө төвчөн амган байхын үлзээтэй өрөөлөг өргөн төвчүүлээ. Та бүхэнд баярлалаа. Дархуул аймгийн хонгор сумын зэдрэн болгоод мал малдаг. Тий. Одоо мал маллаад 25 жил болж байна. Ээж аваас өвүүлсэн мал зүргээ өсгөөд он мэд сайхан таталтаа дарга орж байна. Ингээд нийт юунд Дархуул аймгийн хонгор сумын ард түмэнд намайг дэмжсэн бүх дэмжигчдэд баярлалаа хүргье.